Монголын томоохон аж ахуйн нэгжүүд тэдгээрийн үйл ажиллагаа бизнесийн онцлогоос танилцуулж, амжилт бүтээл алдаа оноо зэргийг нь хуваалцдаг бизнесийн түүх нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Шинэ Монгол технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч Ган Зориг захирлыг урьж оролцууллаа. Сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай бизнесийн түүх нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцсон танд маш баярлалаа. Шинэ Монгол технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг Ган Зориг захирал нь Монгол улсад entrepreneurship, инновац, нанотехнологийн асуудлыг их сургуулийн орчинд хамгийн ихэнд хөндөнд тавьж, зоригтой шинжилүүлүүдийг хийж явах юм а. Өндөр технологийн чиглэлээр дагнсан байгалийн ухаан инженерийн сургууль бол олон жилийн турш дутагдaltaй байсан. Их сургууль бол өөрөө айгүй тийм урлагийн гоё орчин байх ёстой гэж би хардаг л да. Япон, Хятад улсуудад суралцж, хийм болон техникийн ухааны докторийн зэргийг тус тус хамгаалсан тэрээр Mitsubishi компанид лихэд 5 патент эзэмшиж, нано болон биотехнологийн чиглэлээр тэргүүлэх судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм а. Дэлхийн номер 1 инженер технологийн дээд сургуулийн жишгийг эх орондоо нэвтрүүлэгчийн хүсэл нь өдгөө биелэлээ олж 2013 онд New MIT буюу Шинэ Монгол технологийн дээд сургуулаа 30-аад оюутантай эхлүүлсэн түүхтэй. Нэвтрүүлгийн хамтрагч бизнесийн оролцогч талуудын тэргүүний түнш Монголын бизнесийн зөвлөл. Та одоогоор яг ямар ажил дээр төвлөрөө ажиллаж байна вэ? За манай сургууль байгуулагдаад хичээлийн 3 дахь жилд орж байна. За энэ 3 дахь жил бол манай сургуулийн маш чухал гол үсрэлтийн жил байгаа. Шинэ Монгол технологийн дээд сургууль маань одоо яг товчилсан нэрээр New MIT гэдэг нэрээр бол алдаршиж байгаа. Манай сургуулийн одоо энэ хичээлийн жил буюу одоо яг төвлөрж байгаа гол ажил бол New MIT буюу сургуулийнхаа одоо бүх мэдээлэл, сургалтын орчингоо бид нэр захирамжуулах, онлайн хэлбэрт оруулахаар одоо энэ хичээлийн жилд хамгийн гол ажлаа төлөвлөөд энэ дээр одоо бүх багш нар, бүх одоо менежерүүд, захирал миний үе одоо бас энэ дээр голж ажиллаж байна. Шинэ Монгол технологийн их сургууль маань одоо 2013 оноос үүсгэн байгуулагдсан гэж сонссон. Та тэгээд сургуулийнхаа үүсэл бас эхлэл түүхийн талаар бидтэй бас ярилцгаая. Монголын их дээд сургуулиуд дотор хамгийн сүүлд байгуулагдсан сургуулиудын нэг өндөр технологийн чиглэлээр одоо дагнсан байгалийн ухаан инженерийн сургууль бол олон жилийн турш одоо дутагдaltaй байсан. Бараг байдгүй бах тий. Тий одоо анхных гэж бид нар өөрсдөө нэрлэдэг. Тэгээд 2013 онд одоо боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг аваад сургуулийнхаа одоо үндсэн хичээлийнхаа байрыг бид нэр бариад 14-өөс 15 оны хичээлийн жилд буюу одоо 2014 оны 9 сарын 14-нд бид сургуулийнхаа нээлтийн үйл ажиллагааг одоо албан ёсоор хийж анхныхаа оюутнуудыг авч сургалтын үйл ажиллагааг эхэлсэн. Хамгийн дээдлийн курсын оюутнууд одоо 3 дугаар курстэй орж хичээлж байна. Бакалаврын сургалтаас гадна магистрийн сургалтыг бол явуулдаг. Тэгээ энэ жил бол манай анхны 2 магистр бол төгснө. Төгсөлтөө бол одоо энэ жил хийн гэсэн үг байна шүү дээ. Тий. Ерөнхийдөө сургуулийг байгуулсан 2 хүн бол Шинэ Монгол ахлах сургуулийг 2000 онд анх үүсгэн байгуулсан одоо гал удрах. Тэгээ бит хоёр дэлхийд үнэлэгдэх одоо стандартыг одоо барьсан тийм их сургуулийг тийм одоо технологийн сургуулийг байгуулах талаар бол ярилцаж бас мөрөөдөж явсан. Хувь хүнээ хөгжүүлж хойч үедээ чанартай боловсрол эзэмшүүлэгчийн хүсэл эрмэлзэлтэй олон хүний хүсэл мөрөөдөл нэгдэж Шинэ Монгол технологийн сургуулийг байгуулсан юм а. Тэр дундаа бидний сайн мэдэх 2000 оноос эхлэлтэй Шинэ Монгол ахлах сургуулийг үүсгэн байгуулж одоо эрдмийн хүрээлэн болтон өргөжүүлсэн Галбадрах захирлын үүрэг их бий. Эртнээс бие биенээ сайн мэдэх 2 захирлын нөхөрлсөн он жилүүд хүсэж үе зорилго нэгдэж инхүү боловсролын салбарт шинэ түүхийг бүтээж яваа юм а. За Ган Зориг багшийн хувьд бол бид эртнээс би мэднэ. Надаас арай 2 дүү Монгол Улсын их сургуульд оюутан орж ирсэн. Хими ангид, би бол физик ангид байсан. Би Японд сурж байх үед Ган Зориг маань бас ирээд Японы Токиогийн технологийн дээд сургуульд доктор хамгаалаад бас тэнд ажиллаж байсан.
Би бол Ямагата гэдэг Токиогоос нэлээ хойш 500 км газарт амьдардаг гэр бүлтэйгээ. Тэгээ мэдээж Монгол руугаа явах ч юм уу Токио руу орох ажил гарахаар ганц зэрэг дээгүүр очиж гэрээр нь орж гарч ингэж уулзж исэн. Тэгээ тэр үеэс бидний одоо хоорондын харьцаа ижил болоод нэг улсад сурж байгаа гадаад оюутнууд гэдгээр уулзаад тэгээ 2000 онд сургууль маань байгуулагдсны дараа ганц зэрэг маань бас Сендад миний амьдарч исэн газараас ирж исэн. Битээр тэгэл ярьж исэн ер нь тэ хувийн сургууль, дээд сургууль ч гэсэн бас байх юм да. Байвал их сайн ингээд. Тэр бол битээр одоо энэ New MIT-г байгуулах хамгийн ихний яриа юм болов гэж одоо дурсагдж байна л да. Тэгээд 2000 онд ахлах сургууль байгуулад үнэхээр баяртай байсан л да. 2010 онд бол манай сургууль баг дунд ахлах гэсэн бүрэн сургууль болсон юм. Их сургуульд орох хүмүүсийн бааз зүрийг тавиад тэгэхээр их хүчтэй хүүхдүүд дээд сургуульд ороод тэгэхээр хүчтэй оюутнууд ороод ирэхээр их хүчтэй боловсон хүчнүүд гарч ирээд тэгээд тэд нар энэ улс орноо үрээд аваа авчдаг. 10 жилийн ойгоороо бид нар ингээд оюутнуудаа яг төгсөгчдийнхаа хаана юу сурж байгаа бүгдийг нэгтгээд төгсөгчд маань маш ихээр ирсэн. Тэгээ ингээд төгсөгч хүүхдүүд харж ирсэн. Маш их нарийн өндөр мэргэжлэр сурцсан оюутнууд маш их төгсөгчд гарцсан. Тэгээ тэр хэд маань багшаа Монголдо ирж ажилламаар байна. Тэгээ мөст ороод ажиллах гэхээр биднээс ийм шалгуур шаардаад ингээд мөст оронтой гарахгүй байна. Активд очиод ажиллах гэхээр бидний судалгааны энэ чиглэлийн тоног төхөөрөм лаборатори энэ байхгүй байна. Компаниудаар очиод ажиллах гэхээр яг ийм судалгаа чиглэлийн хөгжөөг байд юм байна. Манай хүүхдүүд тиймээр сурцсан. Тэгээ буцаж ирээ Монголд ажиллах гэхээр тийм ажлын байр байхгүй. Тэгээ миний хувьд бол чадах юм бол технологийн дээд сургууль байгуулад тийм нарийн мэргэжлийн өндөр технологийн сургууль байгуулад төгсөгчдтэйгээ хамт байгуулад тэд нар маань ирээд ажиллаж. Яг тэр үедээ тэгээ ганц зэрэг багштай иргээд уулзаад ийм байна санаа оноо гэсэн ганц зэрэг багш их дуртай. Би ч бас өөрөө бодоод байна. Most улсын том сургуулиар ингээ хийхээр бас ингээ тогтцсон. Тэрс нөгөө юу гэдэг нэг систем ингээ бүрэлдээ нэмж ингээ хатуу болчгаараа нөгөө өөрчилж шинжилтэй айгүй юу гэдэг нь удаан гэх юм уу. Тийм хурдцтай өөрийнх нь бодож ирснараас явахгүйсэн юм шиг байгаа юм. Тэгээ хоёлаа энэ чиглэлээр ярилцъя. Тэгээ би өрөөнд нь очиж ингээ ярилцж байгаа. Яриад тэгээ ганц зэрэг маань NMIT гэдэг нэрийг жишээлбэл бодж олсон. Би тэр нэг 2 3 уулзсан юм а. Тэрний дараа ганц зэрэг их гоё юм олчлаа чиний хүрээ дээрээч гэдэг. Тэгээ очисон чи NMIT гэж хичээж New Mongol Institute of Technology гэдэг. Тэгээ New гэдгийг нь бичээд MIT гэж. Хоёулаа MIT-гийн шин загвар гаргая гэдэг. Тэгээ ганц зэргийн тэр дотор бодож исэн юм л энэ их гоё гарч ирсэн. Тэгээ MIT сургууль байгуулъя. Тэгээ би ганц зэрэгтэй зоригшлуудаа за хоёулаа MIT-г байгуулъя. Дэлхийн MIT-гийн одоо хувилбар одоо монголцоо хувилбар болох New MIT гэдэг бид нэр ингэж давчлаад тэгээ логоныхаа дээдлэлд би өөрөө хиймж галаа манаас физикч тэгээд энэ 21-р зуун бол одоо бэлэг систем дээр байдаг нүүрс төрөгч карбоны 100 юм аа. Энэ бол биотехнологи, нанотехнологиг одоо бүрдүүлж байгаа гол суур яс болсон суур элемент нь. Тэгээ энийг бас логон дээр оруулаад доор нь болохоор бид нэр мэдлэг ба эрдэм одоо энэ эрдэм гэдэг нь бол одоо virtual гэдэг грек үг л дээ. Ерөнхийдөө инженер дархан гэсэн одоо монгол үгтэй дүүхээр ийм утгатай үгийг бэлэгдээд энэ сургуулаа бол анхны 50-аад оюутанд эхэлжсэн. Одоо 3 дахь жилээ ороо явж байна. Тэгээ буяа ганц зэрэг хоёртой яг зэрэг коллеж дээд сургуулаа нээгээд тэгээ бүрэн дүүндийнхаа суурин дээр байгуулсан. Тэгээд яг тэр ихснээс шинэ Монгол одоо актив болж хувирч байгаа юм. Англиар актив гэд нэрлээд, японоор гакуен гэд нэрлээд бид нар монголоор ямар нэр их вэ гэж бас их бодсон юм. Тэгээд тэрэн дээр эрдмийн хүрээлэн гэж орчуулсан активмигээ. Хүрээлэн гэчихээр бас нэг болдгоо. Актив чигээр явахаар шинжлэх ухааны нэг байгууллага шиг болчих гээд. Тэгээ Заяавбаатар гэж мундаг том эрдэмтэн байгаа. Тэр хүн тандсан чинь багшаа эрдмийн хүрээлэн гэдэг нэр их гоё байна. Бүх юм ногтж байгаа. Тэгээд их гоё нэр авсан. Тэгээ эрдмийн хүрээлэн маань тэгж байгуулагдсан да. Нэвтрүүлгийн хамтрагч бизнесийн оролцогч талуудын тэргүүний түнш
Монголын бизнесийн зөвлөл. Дэлхийн буюу олон улсын их сургуулиудын чиг хандлага хаашаа явж байна? Монголын хөрсөнд энийг яаж шингээж буулгаж танай сургууль яаж энийг хэрэгжүүлж байна? Орон болгоны дэлхийн их сургуулиуд хөгжлийн чиг хандлага бол 21-р зуунд бол бас нэлээд адармаатай байна. За яг тэгэхээр 20-р зуунд бол ер нь их сургуулиудын хөгжил стратеги чиг хандлага нь бол тодорхой байсан. Ер нь маш чанартай сургалт, судалгаа энэ дээр одоо тулгуурлагдсан оюуны өмч, хүний нөөцийг нийгмийн эзэгт гаргах юм зорилго бол байсан. За 21-р зуунд бол технологийн маш их том өөрчлөлтүүд бол явагдаж байна л да. Ялангуяа мэдээллийн технологи, эдийн засгийн глобалчлах процессууд, биотехнологи, нанотехнологийн одоо аж үйлдвэрийн салбарууд бол хүчтэй гарч ирж байгаа. Энэ үед бол их сургуулиудын хөгжлийн чиг хандлага бол огцом их өөрчлөгдөж байна. Яг тэгэхээр мэдээллийн их энэ хөгжлийн үед бол оюутнуудын бас мэдээллийг хүлээж авах, мэдлэгийг бий болгох өөрснөө мэдлэгийг суралцах бас үйл явцууд их өөрчлөгдөж байна. Энэ тохиолдолд их сургуулиуд яаж ажиллах вэ гэдэг бол асуултын тэмдэг, анхаарлын тэмдэгтэй бол явж байна. Ерөнхийдөө дэлхийн тэргүүл их сургуулиудын хандлага бол хамгийн чанартай төгсөгчдийг гаргах, тэдгээрийг яаж ажлын байртаа байлгах вэ гэдэг дээр нэгдүгээр онцгой анхаарч байна. Хоёрдугаард маш хүчтэй одоо сургалт, судалгааг явуулаад тэн дээр бол мэдээж их сургуулиуд өөрийн одоо шинэ оюуны өмчийг бий болгодог. Тэрийг одоо тэр хүмүүс энэгээр яаж их сургуулиуд өөрсдөө шинэ гарааны бизнесийг, шинэ одоо стартап компаниудыг гаргаж ирж нийгэм эдийн засагт одоо нөлөөлөхөөс гадна хүмүүсийг тэр талаар одоо оюуны бизнес, технологийн бизнес их бололцоог бол их сургуулиуд бол эрхцэн хувьд бол нээж өгч байгаа. Тэгэхээр энэ их сургуулиудын хандлага бол яг өөрчлөгдөж байна гэсэн үг. Бусад сургууль энэ төр дээр бол яг төгсөгчд маань төгсөөд хаана очих вэ гэдэг нэг санаа зовхгүй байна л да. Монголд бол би бол тэгж харж байна. Тэгэхээр бид бол бусад сургуулиас ялгархын тулд төгсөгчд нь ямар ажлын байранд очих бол төгсөгчдөө хаана бид нар төгсөгчдөө танилцуулж өгж өндөр цалинтай яг мэрэгжлэр ажиллах боломжийг бүрдүүлж өгөх вэ гэдгийг сургууль өөрөө боддог байх хэрэгтэй. Тэгж тэрүүгээрээ бид нар бас онцгойрох хэрэгтэй гэж бодож байгаа л да. Тэгэхээр энэний тулд яах хэрэгтэй гэвэл эхлээд сургуулийн ажил карьер төвтэй байх хэрэгтэй. Хүүхэд өөрөө мэддэггүй байхгүй. Төгсөөд би ямар ажилд ороод ямар мэрэгжлэр миний мэрэгжил чи хүнд ямар хэрэгтэй, ямар компаниудад энэ мэрэгжилтэн дутаад байгаа гэдгийг хүүхэд яг өөрийнхөө хэмжээнийг судалж чаддаг байхгүй. Тэгэхээр тэр судалгааг нь хийдэг. Чиний энэ мэрэгжлэр төгссөн, нано технологиор төгссөн хүнд Монголд өнөөдөр ийм компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанид ийм мэрэгжилтэнгүүд хэрэгтэй байна. Компаниуд нэг оюутнуудыг ингэж гадны оронд энэ төр бол нэг компани танилцуулга янз бүрийн юм айгуу тийм сайн хийдэг байхгүй. Манайд бол тэр тогтоог байна. Компаниуд нь ирж тэр их сургууль дээрээс шинэ ажилтнаа авахын тулд өөрийнхөө компани хийж байгаа юм айгуу сайхан танилцуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид манай карьер төв бол тэрийг нийлүүлж өгч явах хэрэгтэй. Одоо танай сургууль хэдийн оюутан болсон бай. Яг хөө хэдийн урт удаан төвхтэй биш ч гэсэн. Тэгээ манайх бол одоо энэ яг энэ жилийн байдлаар 1-р курс, 2-р курс, 3-р курстэй нийт 135 оюутантай байгаа. 10 одоо 8 магистртай, 20 гаруй багштай, 20 гаруй бас одоо захиргааны ажилтан, аж ахуй, санхүү гэсэн одоо бүтцтэйгээр одоо бас их сургуулийн чинь нэлээ бас хүний нөөцтэйгээр ингэж ажиллаж байгаа. Таныг одоо их сургуулаа байгуулж авах хугацаанд одоо энэ хугацаанд хамгийн эрсдэлтэй, хамгийн тийм зоригтой шийдвэр гаргаж ирсэн. Одоо эрсдэл дагуулсан. Гэхдээ их зориг шаардсан тийм шийдвэр гаргах үе байдаг шүү дээ, тий. Одоо аль зүйл бол бүх юм шин их хэмжээний одоо хөрөнгө оруулалт шаардлагатай, зээл авах шаардлагатай. За мөн одоо инженерийн сургууль, байгалийн ухааны сургууль учраас маш олон лабораториудыг байгуулна. За энд орж ирэх ер нь нийт хүүхдийн доо тийм ч их биш. Тэ? Тэгээд энэ хувийн сургууль. За төлбөр харьцангуй өндөр байсан. Тэгээд ерөөсөө ямар ч одоо хичээлийн байр байгаагүй. Энэ үед одоо шийдээд сургуулийг байгуулж байсан. Гэхдээ энэ олон одоо гарч ирэх саадыг бол тооцоолж байсан бэрхшээлийг.
Гэтэ энийг одоо давж ажил сургууль байгуулна шүү дээ. Монголын ирээдүйд хэрэгтэй. Залуучууд хэрэгтэй. Гадаад дотоод одоо яг сурж байгаа ирээдүйд тэд нар чинь бас судалгаа байна. Багшлан шинэ бизнес эхлүүлнэ. Тэдгээрт одоо шаардлагатай их сургуулийн орчин бол манайд яхаарахгүй дутагдчихсан. Энэ орон зай дээр одоо бизнес үнэлүүдээр бол тэр орон зай бол харагдчихсан. Тэгээ энэ дээр бол яхаарахгүй одоо Монгол үнэл байгуулах хэрэгтэй. Тийм учраас энэ сургуулийг бол байгуулсан. Амжилттай явна гэдэгт бол бүр итгэж байна. Та сургуулийнхаа талаар танилцуулаач. Гэт орж ирэхэд хамгийн анхны мэдрэмж бол оюутнуудад ч тэр багш ажилчид тэр маш гоё тийм орчин үеийн бас дээрэс нь их гоё артлаг ур амьсгал одоо мэдрэгдэж байна л да. Их сургууль бол өөрөө айгүй тийм урлагийн гоё орчин байх хэрэгтэй гэж би хардаг л да. Тэгэхээр гадны одоо алдартай эртний их сургуулиуд ч гэсэн хаалганаасаа ахуулаад бүх юм нь их гоё урлаг, уран зураг, сонгодог талыг бол ер нь харуулсан байдаг. Тэгээ манайх бол яг гоо тийм болцоо бас хэдий хүмүүс ч гэсэн аль болох оюутнууд хамгийн тав тухтай байх, одоо чанартай, хямдхан хоол, спорт, урлагийн одоо авиас олон чадвараа хөгжүүлэх, орчин одоо бүрдүүлэх талд сургуулийн зүгээс бол онцгой анхаардаг. Байгалийн ухаан инженер одоо өөрийгөө зорж энэ талд одоо мэрэгчлэлтэн болж бэлтгэж байгаа хүмүүс бол харьцангуй бус мэрэгчлэлтэй одоо харьцуулахад хүн салбарт олзогддог. Маш их хэмжээний одоо математик, физик, хим, биологийн хичээл үзээ, тэгээ инженерийн хичээлүүдийг үзэхээр тэгэхээр тэдгээрт одоо маш олон шин мэдлэг, шин идээг өгөх хэрэгтэй байдаг да. Тэгээ тэрийг бол хаанаас авах вэ гэхээр спортоос авна. Энэ тамираас нөгөө талаас одоо арт гэж хэлээд байгаа энэ дээр уран зураг, урлагаас бол тэр их мэдрэмжүүдийг бол авч яадаг. Тэгээд бас оюутнууд айл болох одоо музей үзэх, сонгодог одоо урлагийг ойлгодог чадвартай байх. Монгол орн бол тэр чигээрээ өөрөө гоё урлагийн орн. Авьяаслаг ард түмэн. Тэгээд энэ дээрээс бол одоо их мэдрэмжтэй байж одоо инженер дээр нь улам одоо нэмэгдсэн авьяас бол нэмэгдэх гэдэг үндсэн дээр сургуулийн орчин бол их сайхан байдлахыг бол бодд юм аа тий. Энд маш гоё сургуулийн маань одоо макет байна. Та энэ талаар жоохон тодруулаад дэлгэрэнгүй ярьж байгаа. Тий. За энэ манай одоо шинэ хичээлийн байр бид нар яг 8 давхартан зогсож байна. 14 онд баригдсан. Тэгээ 14 оны одоо шилдэг арбан барилгын нэгээр шалгарсан сургуулийн одоо орчин. Тэгээ энэ манай одоо анхны одоо энэ оюутнуудаа зориулсан хичээлийн байр байгаа. За бид нэр одоо манай Шинэ Монгол технологийн дээд сургуулиас гадна одоо 2000 онд байгуулагдаад өчигдөр одоо 16 дахь жилийнхаа хийж байгаа сургууль байна. Одоо ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль. Энийг бол одоо нэлээд их хүн мэднэ. Тэгээ энэ сургуультай тэгээ бид нар бас техник инженерийн коллежтой одоо КОСАН гэж ярьж байгаа. Ингээд ийм 3 сургууль Шинэ Монгол Эрдмийн хүрээ гэсэн малгайн дор сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа тий. Энэ хичээлийн жилд бас Шинэ Монгол Эрдмийн хүрээний маань Бяцхан Монгол гэдэг одоо цэцэрлэг байгуулсан. Тэгэхээр манайх одоо цэцэрлэгээс ахуулаад магистр хүртэл боловсролын нэлээд өргөн салбарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бидний зогсож байгаа энэ одоо ямар хичээлийн өрөө ах вэ? Лаборатори өрөө юу тий? Биотехнологи, нанотехнологи хоёр бол гараар бол гарын өөр алах шиг юм ихэр шинжлэх ухаанууд л та. Тэгэхээр энэ хоёр дээр бид нэр одоо лабораториудыг бол байгуулж байгаа. 902, 903, энэ 904 гэдэг лаборатори бионано материалын судлалын лаборатори байж байгаа. Тэгээ энд бол манай магистр оюутнууд одоо судалгааныхаа ажлыг хийгээд ингээд явж байгаа юм байгуулж байгаа шинэ лаборатори байгаамаа. Тэгээ энэ дээр
Магистрийн оюутнуудаас гадна бакалаврын оюутнууд одоо 3 дугаар курс, 2 дугаар курсын оюутнуудаас судалгааныхаа ажлыг бол эхэлж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо манай бакалавр суралцж байгаа оюутнууд одоо 3 дугаар курсээс эхлээд их сургуулийн одоо хамгийн гол үндсэн ажиллагааны нэг болох судалгааны үйл ажиллагаа, эрдэмтдийн үйл ажиллагааг эхлэхийн лабораториудыг бид эхэлж байгаад бас их баяртай байгаа. Манай тэгээд иймэрхүү байгууллал эхэлж байгаа. Гэхдээ яг инженерийн сургуулийн эдгээр өөрснөө хийн. Гагнал ширээнүүд хийгээл тий. Танаа телевизийн хэлж болно. Биологийн чиг сонио сууж олдгүй гинэ. Босоогоо яг хэвчээ ширээний мөндөр юм омаас асгачих гал тий. Игээд байдаг. Ер нь Японд ч гэсэн лабораторид ингээл нэг суулгаад байдаг шүү дээ оюутнууд. Нэг хэсэг нь өсгөн дээр яс ургана. Тэгэхээр Японууд ч тал тавч хүмүүсдэг байхгүй. Энээс хойш тариа хийсэн. Тэр өсгийгээрээ зогсохгүй. Өрбий дээр хөд сайн амардаг тий. Шалан дээр өсөмчөнд өрбий дээрээ л байгаад юм гэсэн үг. Их сургуулийн талаар нэлээх ярилцлаа. Тантай жоохон одоо хувь хүний талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд та багада ямар мэрэгжилтэй болохыг мөрөөддөг байсан бэ? Та яг тэр мөрөөдөлтөд хүрч чадсан уу? Баянгар аймгийн үлзэгтгэл сумд 8 жил төгсөжсэн л доо. Тэгэхээр хүүхд байгаасаа одоо зохион бүтээх тэр секс дуулангууд бас их хичээлжсэн. Тэр маань бас ирээдүйд инженерийн чиглэл орох Монгол Улсын сургуулийн физикт орё гэж бодож байгаад Монгол Улсын сургуулийн химийн ангийг төгсөжсэн. Тэр нь яг би физик гэдэг бол хими гэдэг нэг талаар инженер гэж хардаг л да. Та бас Японд сурч ирсэн гэсэн. Японд хэдэн онд анх явж ирсэн бэ? Яг мэрэгжлийнхаа дагуу сурсан уу? 2006 он дуустал. Нийт 10 жил тэнд байсан. Тэгээд миний эхний 3 жил тэнд миний 2 дахь доктороо тэнд авч ирсэн. Эхнийх нь Монголд физик химээр хамгаалаад доктор гэж тэр үеийг хараа. Тэгээ Японд инженерийн чиглэлээр дотор био нано технологийн салбарт техник ухааны доктор хамгаалаад тэгээд өөрийнхөө төгөөгийн технологийн сургууль. Одоо Японы MIT л да, TIT гэж нэрлэдэг. Тэнд 2006 онд 6 жил орчим судлаач профессораар ажиллаж байгаа. 2007 он Монгол Улсын сургуульд одоо ирж тэр бол одоо их сургуулиудтай холбоотой ажлуудыг хийж явна да. Тэгээ би Монгол Улсын их сургуулийн одоо тэргуун дэд захирал 1 жил хийжсэн. Дараа нь Монгол Улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирлыг 11-ээс 13 оны одоо дуустал хийж байгаа. Тэгээ наашаа одоо сургуулийг одоо хамтран үүсгэх байгуулагч одоо анхны захирлаар ирээд ажиллаж байна. Тэр ч бас ягаад чи нэг их төстэй юм бэлээ. Ганцар гэдэг. Одоо хүмүүс ирэхээр намайг андуураад байдаг. Тэр ганцар багш л мундаг эрдэмтэн. Жинхэнэ нэг активик гэж ирдэг шүү дээ. А би бол зүгээр нэг юм менежер хүн гэдэг юм уу? Юм зүгээр ажил зохион байгуулдаг одоо бизнес хүн гэдэг шиг тийм хүн байгаа юм. Ганцар багш маань өөрөө судлаач тийм эрдэмтэн хүн л дээ. Тэгээ битээр бол ингээд нийлэх юм бол яг нэг юмны хоёр тал шиг арга билег гэдэг шиг их сайхан нийлэх юм байна гэдэг. Би ч гэсэн одоо партнераа бас сонгоно гэдэг шиг те хинтээ дээд сургууль цуг хийхийг бол ялтагчл ганцраг багш шиг сонгосон. Манай нэвтрүүлэг маань бас зэрлэг байдаг л яг шинээр амьдралынхаа гараанд орж байгаа бизнес эрхэлж байгаа залуучуудад бас их туршлагатай арвин одоо туршлагатай хүмүүс маань бас өөрсдийнхөө оролцож байгаа зочд маань өөрсдийнхөө бас үнэтэй зөвлөгөөг өгдөг байгаа. За би яг бизнесмен биш. Судлаач. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад бол их сургууль бол яа харахгүй бизнесийн хувьд, нийгэм эдийн засагт, нийгэм баялаг үйлдвэрлэгчийн хувьд бол том тоглогчийн нэг. Энэ бол улсын туршлага харуулж байгаа. Залуу хүмүүс зориулаад хэлэхэд
Ер нь их сургууль тэгээд их сургуулийн дээд боловсролыг олж авах мэрэгжил гэсэн энэ гурван зүйл дээр их ялгаатай ойлголттой байдаг л да. Зарим нь холиод ч юм өөрсдөө сурахад бас яг их сургуулийн мөн чанарыг тэр болгон сайн ойлгодог. Тэгэхээр энийг бол айгүй шатраатай эзэмших хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгэхээр их сургууль би яах гэж орж байгаа. Одоо бол ингээд би залуучуудаа өнгөрсөн жил би 40 гаруй одоо ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхдүүдтэй мэрэгжлээ зөв сонгох талд бол яриа хийсэн. Тэгэхэд хүүхдүүдэд нийтлэг ерөөсөө л мэрэгжил эзэмшнэ гэсэн ганц л ойлголт явж байгаа. Тэгээ мэрэгжлийн талаар асуухад одоо IT, эдийн засагч, электроник одоо хуульч гэсэн хэдхэн л мэрэгжил дээр хүүхдүүдийн ойлгож, эцэг эхчүүдийн ойлгож гэсэн энэ дээр яваад байдаг. Тэгэхээр энэ талаар айгүй тийм зогц системтэй ойлголтыг бий өгөх хэрэгтэй. Залууч гэсэн нэг айгүй сайн мэдрэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр одоо дэлхийн тэргүүл их сургуулиудыг их сургууль гэж харахаас өмнө том корпорац гэж харах хэрэгтэй. Том одоо хөрөнгө оруулалтын сан гэж харах хэрэгтэй. Том хүний нөөцийг бэлтгэдэг, том шинэ технологи, ирээдүйн шинэ аж үйлдвэрүүдийг гаргаж ирдэг. Одоо уурхай гэдэг үгнээс нэг сургуулиудыг харах хэрэгтэй л дээ. Ингэж хараад их сургууль хэрүү одоо суралцвал огт өөрөөр бол хүмүүс бол харж байгаа. Одоогийн залуучуудад телевиз үзэгчд хэлэхэд бол маш их төрлөг бол ирдсэн байна. Нүргэн. Одоо Японоор бол цунами. Энэ бол юу гэхээр та нарт ирээдүйн том бизнес их сургуулиар дамжаад бий байна шүү. Энэ дээр бизнес эрхлэгчид бас анхаараарай. Бизнесийг заавал их том мөнгөөр биш, том хөрөнгө оруулалтаар биш, заавал эхлэх шаардлагагүй. Их сургууль оюутан байхдаа эхлэх хэрэгтэй. Энэ дээр бол харин оюутан байхад манай их сургуулиудад байдгүй одоо заагддгүй нэг ойлголт бол инновацийн талаар ойлголт өгөх хэрэгтэй. Entrepreneurship-ийн талаар ойлголт хэрэгтэй. Entrepreneurship гэдэг бол зөвхөн их сургуулиас төрж байдаг. Тэгэхээр ирээдүйд шинэ компаниудыг их сургуулиас төрнө гэсэн үг байхгүй. Компани төрүүлдэгтэй адилхан. Нөгөө талаар энэ хоёрын ойлголтыг авсан тэгээд их сургуулийн одоо мэдлийг эзэмшсэн хүн бол гарааны компани буюу стартапыг одоо төрүүлдэг. Энэ бол одоо нэг талаар төсөл гэж ойлгож байна. Нэг талаар оюутны толгойд байгаа мэдлэг гэж ойлгож байна. Нэг талаар хийсэн технологи. Энэ бол бас урт хугацааны үе шаттай процессор хийгддэг зүйл. Энийг л одоо Монголын ихтэй сургуулиуд нэвтрүүлэхийн төлөө бас одоо хүчин чармайлт гаргаж байгаа хүний нэг би өөрөө байгаа. Тэгээ энэ дээр бол Монголын одоо миний нэг баярлж байгаа зүйл нь залуучууд энэ рүү маш хүчтэй төрж орж ирж байна. Тийм учраас энийг одоо манай бизнесмэнүүд хараасаа залуучууд бас ирээдүйд энэ их одоо ирээдүйн шинэ өөрийнхөө ажлын байр, шинэ бизнес, шинэ одоо өөрийгөө болон гэр бүлээ авч явах энэ бизнесийг олж хараад залуу байх үеэсээ энэ рүү хүч хөдөлмөр цаг зав зарцуулаасаа гэдгийг л зөвлөмөр байгаа. Энэ дээр одоо гол энжин буюу одоо мотор нь бол их сургууль өөрөө байдаг. Энийг бол би хэлж байгаа юм биш. Дэлхийн нийтийн их сургуулиуд харуулж байна. Энийг одоо зөв ойлгохын тулд одоо манай шинэ Монгол технологийн дэд сургуулиараа энэ дээр ажиллаж байгаа. Тийм учраас бид нар сургуулиараа одоо co-working space байхын төлөө хамтын офис байхын төлөө шинэ стартапуудыг одоо оюутан болон бусад бизнес эрхлэгч, бусад энийг сонирхож байгаа залуучуудтай хамтарч байгуулахын төлөө бид нэр одоо ажиллаж байгаа. Бид бизнесийн түүх нэвтрүүлгээрээ боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрх шинэ бүхнийг нэвтрүүлж байгаа шинэ Монгол технологийн дэд сургуулийг онцоллоо. Альва бизнес нийгмийн тодорхой үе шатыг туулсан өөрийн гэсэн өөр мэс түүхтэй байдаг. Таны эхлүүлсэн бизнес магадгүй манай нэвтрүүлгийн дараагийн онцлог түүх байж болох юм аа. Ирээдүйн Монгол өнөөдрийн бизнесийн түүхээс